дээр манай хэд багта 2 хүн нэмж аваад дууссан байгаа. Яг тэгээд сайхан байжсэн чинь манай хэдийн сууганд репортлуулад мөнгө олохоо болждөг. Уг нь хоббиний ээжд нь донор олдоод хаалганд орохоор болоод хоббийн бөөн баярлаад гэжсэн чинь нөгөө хоёр нь ирснэ. Суугаараа мөнгө олж чадхаа болсноо хэлж байгаа. Гайл бас хөрхэн сэтгэл санаагаар дэмжих гэдэг вакус өгнөө. Ядж яхад хаалгаа нь 20 сая вон болохоор манай хүнд мөнгө нь хэрэгтэй яваад идэг. Гэтэл сууг нь мөнгө олохгүй спорт руу мэйл бичээд шийдвэрлэхэд дорож 1 сар болдог гэж байгаа. Харин хоббиний ээжийн хаалгаа 1 сарын дараа болно. Тиймээс хоббин ямар нэг аргаар мөнгө олох хэрэгтэй. Тэгээд л румитэй бичлэг хийж эхэлж байгаа юм да. Энэ бичлэгтээ руми хоббиний ээжийн хаалгаатай тэнцэх мөнгө буюу 20 сая воноор хувцас авдаг бөгөөд энийг нь харсан хоббин ямар баяа айлын хөвгт вэ? Хүн болгонд мөнгөний үнц нь өөр байх юм даа гэсэн бодоод л байж байгаа. Дараа нь гэрт нь очиод дахиад бас бичлэг хийдэг. Тэгсэн яг үндэ нөгөө румын баяа айлын хөвгт биш эцэгхэн байхгүй болохоор багасаа л ажил хийж өөрийгөө болгож ирсэн охин байж таарна. Бас түрүүн амар үнэтэй авсан хувцснуудаа анбоксинг бичлэг хийчихэд буцаад бүгдийг зарна. Тэгээд дараа нь мукбанг бичлэг хийгээд баахан мэдсэн болохоор гайлаас авсан вакусаа рууми төгсөн чинь нөгөөх нь чи жоохон өндөрөөсөн бол би чамд бараг дурдлахтай энэ төр гэл манай хүн ч доод болоод байгаа юм ааш. Харин хоббинийг ингээд сууж явах зур нөгөө талд снайпер яг манай хэд шиг сувгаа алдсан өөр ютубер байдаг гэдгийг олж мэдээд тэд нартайгаа очиж уулзснаар өөрсдрөө хэсэг бүлэг хүмүүс зохион байгуулалтад дайрч байгааг мэддэг. Харин гайл гэртээ очиод хоббиг тус болчих гээд ааваасаа мөнгө асуусан чинь яаж ч 20 сая төгрөг өгөх вэ? Тэгээд өөрийнхөө компьютерийг зархаар болдог. Хажуугаар нь бомб ч гэсэн хоббинд туслах гэж ажилласаа цалингийн зээл авахар болно. Тэгээд дараа нь хоббийн ээж дээр ирсэн чинь ээж нь нэг сувг харуулах бөгөөд тэр нь viral hook гэдэг манай дэмжлэгүүдийг бүр яг AB-г холборлсон сувг гэж таарна. Энэ hook-ийг хараад хахад ер нь энтэйж төстэй юм шиг. Oh yeah. Гэхдээ энэ манай хүн шиг сувг баг юм шиг бүр амар шивэс мэвэстэй хүнд гараа байгаа. Түрүүн зохион байгуулалттай бүлэх хүмүүс дайрдаг гэсэнтэй. Тэд нар нь болонгууд яг ингэж эхлээд сувгийг нь мөнгө олохгүй болгочоод дараа нь араас нь яг ижлэх сувг нээж гаргаж ирдэг нөхдөд байгаа юм. Тэгэд манай гурав уулзаад энэ хуулбар сувгийн тухай яриад байжсэн чинь гайл комо зарч хоббинд мөнгө өгөх гэж байгаад компьютер скандуулаад мөнгөчгүй компьютерчгүй газарсан гэдгийг хэлдэг. Тэгсэн чинь нөгөө мө хоббин ч муухай ашлаад хин чамаас мөнгө гуйсан энэ төргээл гараа авчихна. Тэгэл нөгөө ааш тамчин гадаа хөвтөжсэн чинь бом ирээд дээр нь суучнаа. Тэгэл хөрхэн амтан би цалингийн зээл авах чаг болохоор чи мөнгө санаа зовоод хэрэггүй гэсэн чинь нөгөө хоббин чаа хяал муухай ашлаад чи ч одоо 1 жил ажиллаагүй хүн цалингийн зээл өгдөг мэддэг юм уу өдөргээл уурлаад яваад өгдөг. Тэгээ явжсэн чинь нөгөө хүүг чинь манай хүнийг уулзъя барийг нөгөө ч уулзахаар болно. Тэгэл очиод уулзсан чинь нөгөө хүүг нь манай хүнийг 30 сая воноор сувгаа зарчгаал гэж. Хоббин ч яхав хамаг орлогын хаасан үнэтэй болсон болохоор шууд 500 вон байна уу гэж дайрлаа. 30 саяг өгөө л гэдэгт нуртаас нь 500 вон байна уу л гэдэг юм. Тэгэл өнөө хүнд гарч манай хоббинийг амар зодноо. Гэхдээ манай хүн бас зодуулсан ч гэсэн сувгаа зарахгүй л гэдэг. Утгүй. 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 Гэхдээ жоохон хүүхдэл юм хаан эцэстээ бууж өгөөд сувгаа зархаар болдог. Тэгээд нөгөө хүүг нь 14 хоногийн дараа уулзч гэрээ хийнгээд урьдчилгаа мөнгө өгчөөд яваад. Тэгсэн чинь снайпер ирснэ. Рекламаар мөнгө олж болохгүй ч гэсэн супер чат гэдэг хүмүүсээс донешн аваад мөнгө олж болдгийг штэ гэж хэлсэн чинь манай хүний сэтгэл нь шууд газар дээр хувраад сувгаа зархаа болдог. Хоббин ч авсан урьдчилгаагаар гайл шинэ компьютер авч өгөөд дараа нь бомтой уулзч уучлалтгүй чаад хүүгтэй уулзахаар явлаа. Тэгээд ирээд мэдээж зодтолт нь манай хүн яах вэ гэхэндээ зодуулгаараа зодуулж агаад цамцыг нь урснаар ямар хүн бэ гэдгийг харуулж байгаа. Тэгснээл жинхэнэ сугаар ийм байд юм хамаа юу гэл амар нүцгэлтэй бандажнаас гэрээгээ гаргаад ирлээ. Хүүхэн сургуулийнхаа багшийг зодод сургуулиасаа хөөгдөд сөүл рүү шилжиж ирсэн юм шиг байна. Тэгэл одоо жинхнээсээ үзэхэр болсон болохоор манай хүн дахиад багшаасаа сурсан эрдмээ гаргана да. Тэр сурсан юм нь аэробик. Аэробик нь мутагийн хамгаалтын барилтад ижил зогсолт ашигладаг гинэ. Тэгэл дайсан чи ийм аэробикийн арганд ганц л удаа орно шүү. Тэр боломжийг ашиглаад дуусгараа гэсэн чи манай хоббид дуусгаж чадлаггүй. Алуултгийн даваан дээр тех бахан гарч ирээд хоббинийг аварна. Тэгэл нөгөө алдарт 500 оноо асуугаад яг алалцдгийн даваан дээр хоббиг өмднөөс нь татаж боловлснаа. Энд чинь суггаар атмануудыг ялдаг сууг штэ. Би өөрөө гэж боловлдог. Түрүүн нэгч зөхгүй зодуулаад гэсэн шалтгаан нэг үзэгч нь 3 минут тасралтгүй зодуулах юм бол 500 мянган вон өгнө гэсэн гинэ. Тэгээд тэр 3 минут өнгөрсөн болохоор 500 мянган вон авчаад зөрүүлээд дайрлаа да.
боксчид нэг тарьчаад хошоо ухардаг болохоор манай хүн тэрийг нь ашиглаад цугулсаар агаад хүүкийг хашаан чахаад авдаг. Тэгсэн чинь нөгөө хүүк нь энэ чинь надад наалдаад штэ салгаараа гэж орд тий. Үгүй энэ ч одоо ямар шүүгчтэй тэмцээн байх штэ. Өмнө нь бүх цохилтоос нь бултаад байсан болохоор манай хүн ингэж нэг барьж аваад хоёр гарыг нь барьж аваад ухаалтан тохолцоор агаад ялна. Ингээд тулаанч дуусаад ирсэн бүх супер чатаа шалгаж үзэхэд 5.8 сая байна. Манайхаар бол бүр 14 сая 600 мянган төгрөг. Даанч тэгээд тал нь тэхүнд ирсэн донешн болж таардаг. Гэхдээ манай хоёр ямар тэхүнд мөнгөний өгөх штэ өөртөө л авах юм чи. Бас тулаан дуусны дараа хоббийн хүүкээс авсан мөнгөө орхичоо явцсан байдаг. Бас л их шударга залуу. Ингээд энэ хэрэг дуусны дараа бусад YouTube-ууд нь ингэж бусдын контентийг хулгайлах нь муу энэ бичлэг хийгээд байж байгаа. Here I come. Here I come. Энэ лүк цэмдэр гардаг Zoe гэдэг дүр румитэй хамт стрим хийж байгаа харагдаж байна. Zoe эсвэл Zoe гэж магадгүй ер нь тэрийг бас замдаггүй. Тэгээд манай хэдийн аккаунтыг нөгөөдөл нь яг яаж репорт хийлгээд мөнгө олохгүй болгосон бэ гэхээр айл дээр үеийн постыг эдит хийж хоббиний бичлэгтээ ижлэх агуулгатай болгоод эдгээр миний постыг хулгайлаад бичлэг болгочлоо гэд оюуны өвчийн асуудлаар заргалцсан байдаг. Тэгэхээр энэ viral hook гэдэг сувгиард нэг биш нилээд хэдэн хүн байсан болж таарад цаашдаа ч гэсэн аюул ирнэ гэдгийг манай хэд ойлгож байгаа. Харин нөгөө талд hook бол босстой халуулаад хийж байгаа. Энэ одоо усанд орлоод байгаа мó тосон чараад байгаа мó мэдэх юм алга. За ямар ч тач тэгээд хитүүлээ энэ дайсны бусд хүмүүсийн царайг харна. Эдгээр ер нь бүгдээрээ л хэдэн сая савтай том гараад байгаа юм. Тэгээд хамгийн том нь болохоор 5 сая дагагчтай Big Sonjun гэдэг босс нь байна. За ингээд нэг үйл явдал ингээд тусч байгаа юм. Гэхдээ бас овоо хортой ирсэн болохоор дараачийн үйл явдлыг бас хад оруулж та тий. За тэгээд дараа нь юу гардаг вэ гэхэлэр манай хоббинд нэг үзэгчээс нь хоолны газрын 2 хүний эрхийн бичиг ирсэн байгаа. Энэ тэгээд амар үнэтэй газрын гинэ. Тэгэл нөгөө Руми Гайл Боми гуравч би он гэж хөөрөл хизээ явах юу юмс хүү гэл бөө юм болж байгаа. Даач тэгээ манай хоббийн түнс болохоор өөртөө шохорхоод байгаа энэ охтуудыг авч явахгүй зүрхний анд снапер авч яв юм шийдсэн. Тэгэл яг яваад утсан чинь өнөх хоолны газар нөгөө дайсны босс Сонжууны хоолны газар болж таардаг. Манай хоёр ч дайсан гэдгийг мэдэхгүй пупа 5 сая дагагчтай хүн гэл гримиксийг харсан хүүхдүүд ч ухаан санаа балартай л гэжсэн чинь бид нэр компанитай шинэ хүмүүс хайж байгаа. Бидэнтэй нэгдэх юм бол 100 сая вооны цалин өгнө гэд санал тавьтыг. Тэгэд энийгээ хайжгаар бас манай нөгөө гуравч гэсэн санал тавьж байгаа шиг байгаамаа. Тэгэл яг энэ саналыг хүлээж авах гал байжсэн чинь өнөө хүүхч чинь хутга барьж орж ирээд намайг хийчихэд энэ новшнуудыг авах гэж нөө гэл дайрсан чинь Сонжун бүр ядах юмгүй саваад унаадаг. Яг энэ үзэгдлийг бүгдээрээ Сонжун савлт гэд нэрлэлчихье. Цаашдаа ер нь их олон хүн савнаа. Ингээд манай хэд маргааш нь бөөндөө цуглаад Сонжунтай нэгдээд бүгдээрээ алын малыг хэлж яхад нь Сонжууны компани Ханги Ёл гэдэг нэг яг австай охин орж ирсэн ээ. Хобби тамир наалтал намайг үүр мүр гэл тэгсэн чинь нөгөөдх нь заа маа гэл. Яг үркэ хийжсэн чинь нөгөө Яганагийн ах нь орж ирээд манай хүнийг ширээтэй савж хаяад давраад байгаараа боцоо гэсэн чинь нөгөө Ягана нэг дуртай байна. Тэгэнгүүт манай талч гэсэн гоё яхтай штэ. Тэгээ манай тех хүн ах гарч ирээд дүүгээ өмөрөөл. Ингээл цаана нөгөө хэдэн зодон зөхөө болох гээд байж хат нь Руми Яганагийн давхар ирүүний зургийг авснаа. Чи яаж ч гоё гангалаад өөрийгөө үнэлэх хүн дэмжих гэдгээ нууж чадахгүй гэж хэлдэг. Энэ нь тэгээ Яганад их хүн дээр тусаадах шиг байгаамаа. Надад бол ингэж хэлсэн бол би одоо юу солиороод байгаа гэж шал байхгүй болох байсан. Тэгээд тэгсэн чинь айлын ах хурж ирээ Руми руу уурлаа. Тэгсэн чинь манай ах хурж ирж айлын ахыг өшөглөө. Тэгэл яг гоё юм болох нь дээ гэсэн чинь Ягана ахыгаа аваа яваад өгдөг. Тэгээд тэр ах トゥ хоёр буцацсандаа ах нь бас дүүдээ төрөний охин битгий янз бүр юм хийгэрээ тэргээл яриад байдаг. Ер нь бол бити ягаарай гэх юм бол яанаа л гэсэн үг болж таардаг болохоор одоо манай Румиг яанаа л гэсэн үг. Тэгээд нөгөө Ягана чинь Румигийн талаар хар барамжлаг оруулах гээд баахан хайгаад юу ч болоогүй болохоор удлаа юм зохиогоод тавилттай бичлэг хийсэн байдаг. Тэр бичлэг дээр Румиг багасаа найзуудаасаа мөнгө зээлж будаг шунх аваад хөгшин эрэгтэйчүүдтэй уулзаж мөнгө олоод тэрүүгээрээ өрөө дардаг байсан гэсэн утгатай юм ярьсан байдаг болохоор хамаг хүмүүс Румиг үзье ядаад эхэлчихдэг. Уг нь Румын ганцаараа амьдардаг гэсэн болохоор багасаа цагийн ажил хийгээд тэгээд сонирхлоор гоо сайхны бичлэг хийхийн тулд найзуудаасаа мөнгө зээлж будаг шунхаа авдаг байсан байгаа юм. Тэгэл хамаг нийтээрээ Румыг бие үнэлэгч юм байна гэд бүх хүмүүс өөрөө харьцаад эхэлж байгаа юм да. Румич тэгээд энэ асуудлаасаа гарах гээд хичээгээд байдаг нэг ил болж өгөхгүй байна. Ингээд хэцүү хувьд нь манги Румид туслахаар болно. Цаа чин бас Румид сайн болцсон гэж байгаамаа. Тэгээд хайртай охиныг минь уйлуулсан болохоор чамаагийн даална гэж очиод айлын яхад ганц ч хүрч чадахгүй зөвхөлсөөр бад ялагдчихдаг. Айлын ах нь угаасаа боксч юм болохоор гүцэхдэггүй байх нь аргагүй үз. Гэхдээ бас ч гэж хоосонгүй худлаа гүтгэсэн дуучлаарай гэж хэлснийг бичээд авсан байдаг. Тэгээд хоббийн тэр бичлэгийг аваад Яганаг уучлалтгүй гэдээ атсан чинь манай хүн баацаад болчихно. Айлын ах トゥ хоёр хоёулаа л амар боксч болж таарлаа.
Тэгснэ манай хүнийг зодчод чи намайг илчлэх гэвэл би ч гэсэн стримасаа гад чамайг над руу дайрсан гэд уйлна гэд хоббинийг атсан шалаанд оруулцдаг. Тэгээд яхаа мэдхээ байсан хобби маань Сонжуунаас тусламжгүй хараацсан чинь тэр ах トゥ хоёр нүнэндээ Сонжууны хүмүүс болохоор тусалж чадахгүй нэ. Төгсөөл мартагдах хэсэгэн зураг найзынхаа төлөө 100 сая ваны гэрээгээ үгүй хийхсгээ өөрөө сайн бодорой гэж лээд хоббинийг буцаага явуулдаг. Ингээд бодож үзсний эцэст хоббин найзынхаа талд орохоор шийдээд ах トゥ хоёрыг илчлэхээр болж байгаа юм аа. Ах нь 2 жил шоронд суусан. Харин дүү нь маш олон хүмүүсийг хуурамч бичлэгээр карьергүй болгосон байдаг ба өмнө нь ч гэсэн манай эдийн аккаунтыг мөнгө олох боломжгүй болгосон гол хэрэгт нь энэ охин болж таардаг. Тэгээд бас энэ хоёрын хагисан хамгийн том гэмт хэрэг нь хоббины 100 сая ваны гэрээг үгүй хийсэн. Гэхдээ хоббины тулааныг ярихаас өмнө бас өөр нэг тулаан байгаа. Гайл нөгөө талд румын хоолыг нийтүүлчихэд муу бацааныг ална гэд гардаг. Ягаанаач бас хоббины стримийг харж хаад бандыг ална гэд гараа явж байхдаа гайлд баригдаад энэ хоёр маань үзэлцэхэр болж байгаа юм аа. Тэгэл шууд өрсөлдөж яваал ягаанаа гайлыг мөргөөл араас нь цогсон чинь гайл хоббины аргаар өөрийгөө хамгаалаад анаа нь хоббиныг носоо гожуулсан бацаан байхтын техникүүдийг сурч явлаа л гэж. Тэгснээ шууд нисдэг хүчилт гэдэг юм хэлээ. Энийг Мөнсоны багш нь Солонгост нэг охинд зааж ирсэн гинэ. Тэгэхээр тэр нь бол юу гайл болж таарж байгаа юм. Ингээд бодохоор гайл дахиад багшийн техникүүдийг мэддэг. Харин дахиад багшийн бичлэгүүд нэг ч үзэлдэггүй байсан. Энд нэг л очир байна да. Арай энэ логин гэж багш нь манай дахиад багш юм шүү. За тэр чих одоо буцаад тулаанд орцгоё. Ягаанаа гараа мушгуулсан ч гэсэн бууж өгөхгүй гүрийгээд гуйнаас нь хазна. Тэгснээ гинт хаанаас ч юмныг үзүүртэй бөгж гаргаж ирснээр манай гайл их цустай нь хойлоо. Гайл ч гэсэн бууж өгөхгүй үзэлцээ айлга. Тэгж жагаад нэг хутлаа унсан дүр үзүүлээд ойртоо дэрэнгүүд нэг сайхан жийж аваалсан. Шууд хоёр үлгийнхаа засар боогоод аван та. Харин ягаанаа бууж өгөхгүй гүрийсээр байгаа ухаалдаад ялагддаг. За ингээд манай гайл ялсан болохоор буцаад нөгөө үндсэн тулаан руу орцгоё. Дахиад багшийн бокс цэцэд тул татлаар заасан хичээл нь бавгийн алхалт. Ингэж алхах нь бүтэн биеийн дасгал болоод илүү хүчтэй зөвхөг болохоос гадна төсвөр төвчээр сайжруулна. Мөн боксчдын хамгийн хүнд учраа болох бөхчүүдийн байрлал юм нэ. Мөн боксын цохилт хийж байгаа юм шиг бол сатааруулж гаад нэг хөл рүү суух арга зааж өгсөн байдаг. Даач тэгээд айл яах туршлагатай юм болохоор хийсэн юмнуудыг нь хаачнаа. Тэгэнгүүт нь бас нэг зэвүүн арга зааж өгсөн. Хөдөлгөөнтэй боксчдын хөлийг нь тохиолдоод хөдөлгөөнгүй болгох. Энийг ч амжилттай болоод за одоо л бариад авъя гэдээ дайрсан чинь айл яах манай хүнийг шууд устгаж яваалж идчихсэн. Тэгэл үнэхээр барахгүй нэ гэж хэлжсэн чинь гин 500 мянган ваны донешн ирээд манай хүс симбиг айл босоод ирж байгаа юм чи. Тэгээд дахиад гүйж очиод хөл рүү н орох нь гэтэл бавгийн алхалтаараа олж арсан хүчээрээ айл яахыг амар өвдөглөөд дуусгадаг. Ингээд энэ тулаанч туслаа румигийн асуудал шийдэгдлээ. Харин яана хэсэг зур цагийн ажил хийж хүмүүсээр өргөдүүлж байгаад буцаад бичлэг хийхээр төлөвлөлөөд гэжсэн чинь Сонжуун бүх бичлэгийг нь устгаад сувгийг нь авцсан. Бүр дээрээс нь одоо энэ хоёр үхээд өгөөсэй гэж бичдэг. Угсаа анхнаасаа л гэрээ хийхдээ компанид хохирол учруулсан хүний сувгийг хурааж авах гэсэн залттай юм байна л да. Ягаанаа ч энийг нь мэдчихэд амиа орлогч байгаа юм шиг гүүрэн дээр зогсож идэг. Гэхдээ энэ өвлөдлөөс өмнө эхлээд ах дүүсийн түүхийг харцгаая. Энэ ах トゥ хоёрын аав нь ээжийг нь бүр байнга зоддог. Ээж нь зодуулаад байгаа хэрнээ ээл аавыг нөргөж чадахгүй нэг тийм юм байсан. Гэтэл нэг өдөр ээж нь тисгэ болоод амиа орлцдог. Үүнээс болоод айл яах аавыгаа алгасан чинь аав нь оршуулган дээр нь амар уйлаад тахаар хөрхи засарж байгаа юм билүү дээ гэд өрөвдөд орхичдаг. Тэгээд засарсан гэж бодоод итгээд явжсэн чинь нэг өдөр хичээлээс ирэхэд нь аав нь дүүгийн амар зодцсон. Дүүн тэгээд ахасаа би ч гэсэн одоо ээж чиг ингэж байж байгаад үхүү гэж асуудаг. Ээж нь ч гэсэн яг ингэж зодуулж байж байгаад амар орлсон болохоор ах нь дүүгээ хамгаалаад аавыгаа алснаар 6 жилийн ял сонсоод шоронд орчих. Тэр шоронд нэг амар боксын баг байдаг бөгөөд хоригдлууд угаасаа хийх юм болохоор өдөрч гөөл тэтгэлээ хийдэг. Тэгээд эндхийн бүх өдрийн хүнд бэлтгэлийг давж чадсан хүн шууд л авраг болдог гэж байгаа. Бангкокч бэлтгэлээ дуусгаад тентхээ авраг болоод бүр хүнд гар болцсон шоронгоос гарч ирж байгаа. Дүүн шоронд нэг ч удаа эргэж ирээгүй болохоор дүүдээ уурлаад гэртээ ирсэн чинь дүүн гэртээ ганцаараа өсөөр байгаа. Хоосон гэрээ хогоор дүүрэгдэг сэтгцийн нэг тийм өвчтэй болсон байдаг. Тэгээд тэрнээс хойш ертөнцид амьд үлдэхийн тулд бусдыг унаад чамаагүй дээшлэх хэрэгтэй гэж дүүдээ зааж өгснөөр одоогийн юм байдал төржээ. За одоо буцаад гүүрнийхээ хэсэгтэр ирье. Ягаана уг нь амиа орлох гэж байгаа юм шиг болоод хүмүүст өрөвдүүлж байгаа. Ингээд буучий гэсэн бодолтой байсан юм билээ л дээ. Тэгсэн чинь хүмүүс өөрийгөө өрөвдөхгүй зүгээр үх гэдсэн болохоор шарандаа шууд ус усгэрч. Тэгэл ингээд үхлээдээ гэд байжсэн чинь нөгөөх чинь гинт уснаас гарч ирсэн. Та нар шиг юмдаас бол үхтгэх нь би биш шүү гэж сэлээ явчихдаг. Энийг нь харснаар Рүми уг нь ягаанаг аварч байгаа бичлэг хийсэн бол амар хандлт авах байсан даа гэж бөөлөө байлаа. Харин ягаана манай хэд сүшиг авах гээд босч ирсэн. Гайлыг хараад байсан да. Хумс махаргуу урчлаа гэж яваад гэдэг. Яг нөгөө дээрийн хобби шиг. Үүний дараа аль яах дүүхэн шууд босоор үхэл хүргэх шахсан. Сонжуунаас сүшиг авахар очдогч бас л Сонжуун савлт хийлгээд дуусаа. Энэ хоёр ч гэсэн 20 ангид танилцсан болж таарад аль яах
манай хэдэд энэ хүнээс болгоомжлоорой гэдэг нэг флаш